бүгд нь өдрийн мэндэ. За өнөөдөр хятадаас бараа захиалгад төлбөрийн хэрэгслээ яах вэ, ийх вэ гэдэг хүмүүс байдаг. За үүний тулд Alipay гэдэг аппликейшн ашигладаг. За тэгэхээр энэ өнөөдөр энэ Alipay гэдэг аппликейшн дээр яг хэрхэн нэвтэрч орох вэ, хэрхэн баталгаажуулалтаа хийх үү, карт яаж олох уу гэдэг юмнуудыг нь бүгдийг зааж өгнө. За юуны түрүүнд Android утастай бол Play Store руу ороод, iPhone утастай бол App Store руу орж жагаад за search хэсэг дээр нь Alipay гэдэг ачнаа. За тэгээд Alipay аппликейшнаа мэдээж татж аваад за энэ Alipay гэдэг аппликейшн ерөнхийдөө бол Монголын HiPay, MonPay энтертэй ижлэгэн ер нь бол дотроо хитвчтэй. Тэгээд тийм ер нь бол хятадын төлбөрийн хэрэгсэл байгаа. Тэгээ энэнгээр ер нь бүх төлбөр тооцоогоо хийчихэд амар хятад явж исэн чинь энэнгээр бүх төлбөр тооцоогоо хийж болдог байгаа. За татагдлаа аппликейшн маань нээж ороод за энийг agree гэдэг цэнхэр дээр нь дарчээ. За тэгээ мэдээж sign up хийнэ. Sign up хийхдээ хэдүүлээ утасны дугаараар яг уу ер нь бол хийж болно. Гэхдээ утасны дугаараар ер нь мессеж нэрэхгүй байх ч юм уу тиймэрхүү тохиолдол байх юм бол хамгийн мэйл хаяг энтрээрээ бүртгүүлжүүл бас болдог. За ивц ихний хэлцэнд утасны дугаараараа хэдүүлээ нэвтрэх гээд үзье. За ер нь бол мессеж энтер нэрэхгүй нэг жоохон сүүлийн үед жоохон төвөгтэй болсон байлээ. За ивц үзье тийм ээ. За Монгол гэдгээ сонгоод 976 сонгоод утасны дугаараа сонгоод за ингээд дарахаар энэ дээрх 3 зургийн дагуу сонгоо гэж байгаа. За тэгэхээр нэгдүгээрт нь байшин, хоёрдугаарт нь энэ, гуравдугаарт нь энэ. За ингээд утас руу код ирнэ гэж байна. За одоо надад код нь одоо л ирээгүй байгаа тийм. За юу гэсэн секундын дуустал хүлээж байгаа дахиад нэг дараад үзье. За энд ер нь бол мессеж хүлээж авч чадаагүй юу? Имэйл хаягаараа дахиад оролдох уу гэж байна тийм. За энэ секундын дуусангууд дахиад ямар ч байсан. Дахиад нэг сент дараад үзье. Тэгээ болохгүй бол хэдүүлээ имэйл хаягаараа нэвтэрч орно. За дахиад явуулчих. За энэ ер нь бол юу ирэхгүй нэ. Мессеж ирэхгүй нэ. Яагаад энэ ирэхгүй нэ гэхээр ер нь яг уу Монголын операторууд гаднаас ирж байгаа мессежүүдийг ер нь бол шаардлагатай гэж үзнүүдээ блоклдог байгаа. Нэгсэндээ хэрэглэгчд очихгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү дугаараас мессеж нь ирээд байгаа тохиолдолд таны утасны дугаард мессеж ирэхгүй байх тохиолдол ер нь бол байдаг шүү. За тэгвэл одоо имэйл хаягаараа нэвтэрч үзье. За имэйл хаягаа энэ ч бичиж өгнө. За би энэ мэйлээ оруулсан байгаа. Энэчнээс шууд копидж аваад ингээд сонгочноо. За sign up гэдэг. За энэ бөмбөгийг ийшээ оруулах юм байна. За энд одоо мэйл хаяг руу код явуулсан гэж ах шүү. За энд түрээд ирлээ тий. За ийш ороод 54 52 64 гэж байгаа юм байна. За энд одоо пассворд зохиож өгнө. Энийг ер нь мартахгүй пассворд зохиогоод өгвөл зүгээр. Дараа нь энэ аппликейшн маань та утсаа алдах ч юм янз бүр эрсдэл боллоо гэхэд буцаагаад ингээд мэйл хаяг бол нууц зүгээр орчуулаагүй амар байдаг. За энэ чэнэс аль улсын хүн бэ гэдэг region-ыг сонгоод өгч байгаа. Энийг Монгол гэж сонгочихно.
За ингээ Alipay аппликейшн руугаа нэвтрээд орчиж байгаа юм. За нотгүй шахах хөгж энийг авахгүй гэж. За энэ скан гэдэг дээр дараад та бусд руу мөнгө шилжүүлж болно. За бусдаас мөнгө авахдаа энэ pay and receive гэдэг дээр нь дараад тэгээд энэ доор байгаа энэ receive гэдэг дээр дараад за энэ ингээд таны мөнгө хүлээж авах юм нь бол юан хүлээж авах QR код энэ ч гарч ирдэг байгаа. За тэгвэл энэ бол одоохондоо энэ юан хүлээж авч чадахгүй. Ягаад гэхээр энэ аккаунт маань өөрөө баталгаажааг байгаа. За яаж баталгаажуулдаг вэ гэхээр за энэ дээр энэ CT гэдэг ямар ч байсан хэдүүлээ. Монголоор сонгох уу? За энийг сонгохгүй орхич. За яаж аккаунтаа баталгаажуулдаг вэ гэхээр энэ аккаунт гэдэг рүү ороод энэ тохиргоо гэдэг энэ аран дээр дарж ороод за энийг хэдүүлээ юу яана. Эхлээд ямар ч байсан энэ хамгийн ихнийх руу ингэж ороод энэ хүний зурагтай энэ дээр дарж ороод за энэ дээр энэ verify now гэдэг байгаа. За энэ дээр дарж ороод за Монгол ер нь бол баталгаажуулалт хийхдээ заавал гадаад пассвортоор хийдэг байгаа. Тэгэхээр энийг Монгол пассворт гэдгийг сонгоод за тэгээд энэ дээр дараад пассвортаа шууд уншуулад орж болно. За эсвэл энэ ч бүх юм ингээд бөглөөд бичнэ. За нэр болон пассвортын дугаар ямар хүүснийх тэгээ хэдэн энэ пассвортын хүчтэй хугацаанд хизээ эхлээд хизээ одоо дуусж байгаа тэдрийг бөглөөд тэгээд ер нь бол энийг баталгаажуулалтаа хийнэ гэсэн үг. За би өөрийнхөө пассвортоор яг нэг юу яачихсан байгаа учраас гадаад пассвортоо уншуулаад баталгаажуулалт хийсэн надад аккаунт байдаг учраас надад өөрийгөө байхгүй учраас пассворт энэ байхгүй учраас би энийг цаашаа өргөжлүүлж чадахгүй байгаа тань л да. Та бүхэндээ оролдоод ер нь бол чиний баталгаажуулалтаа хийчих юм бол асуудалгүй болчихноо. Одоо пассвортоо уншуулад явцсны чинь дараа нэг хэсэг хүлээгдэж хагаад тэгээд юу яа дараа нэг царайгаа уншуулах юм гарч ирнэ. За тэгээд царайгаа уншуулад тэгээд ер нь бол баталгаажуулалт нь болцдог байгаа. Энэ дээр харин энэ language гэдгийг нь English болгоцсон байна. За энэ ер нь бол Alipay гэдэг аппликейшн ер нь бол англи хэл байдаг. За тэгээ карта яаж холбох вэ гэдэг асуувал энэ аккаунт руу ороод энэ банк карт гэдэг рүү ороод за энэ дээр ер нь бол аккаунтаа баталгаажуулаагүй байсан ч гэсэн карта холбоод худалдан авалт хийх ер нь бол боломжтой байдаг. Одоо нэг юунуудаас бусад Tapo, Pinduoduo болон Daewoo гэдэг сайтуудаас ер нь бол Alipay дээрээ карт холбоод тэгээ худалдаж авах боломжтой гэсэн. Аккаунтаа баталгаажуулчих юм бол юан зардаг хүмүүсээр өөрийнх нь энэ wallet-ыг, энэ балансыг юанаар цэнэглүүлчихдэг. Тэгээд цэнэглүүлээд худалдан авалт хийгээд ер нь яваарай гэж хүмүүст зөвлөдөг. Тэр нь ямар давуу талтай байдгүй гэхээр таны захиалсан бараа одоо юунд дууссан ч юм уу тий өнгө арзмаар янз бүрийн юм дууссан эсвэл хүргэлтэндээ гарах боломжгүй гэдэг ямар нэгэн байдлаар ер нь бол бараа буцаах шаардлагатай заавал үүсдэг захиалагч нарт. Тийм үед болохоор та бараагаа буцаах гэдээ дарахад шууд Alipay-ийн баланс гэдэг рүү одоо нэг энэнгээрээ анх ингээ баталгаажуулаад төлбөрөө төлсөн бол балансаа цэнгэлж хагаад энэ хитвчээ цэнгэлж байгаа төлбөрөө төлсөн бол буцаагаад шууд хитвч рүү тэр дороо орж ирдэг гэсэн. Картаар хэрвээ карт холбоод захиалга хийсэн байх юм бол тэр нь ажлын нэг 3-7 хоногийн дараа буцаж таны карт руу мөнгө нь орж ирдэг гэсэн. Ер нь бол тийм ялгаатай гэсэн үг л дээ. За тэгээд карта холбогч тэр энэ аккаунтын одоо баталгаажуулаад энэ хитвчээ цэнэглээд ашигласан ч тэр ер нь бол нэг гүйлгээний 6 оронтой нууц үг Alipay дээр заавал үүсгдэг. Тэрийг бас ерөөсөө хизээш мартаж болохгүй юу үүсгэх хэрэгтэй. Код үүсгэх хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн дараа
ер нь бол Alipay ашиглаад явхад за энийг ингэхгүйгээр угна гэхгүйгээр cargo гэж нэрлэж байна. За энэ дээр ингээд зүгээр ник нейм өгч болно. За тэгээд энэ баталгаажуулалтаа хийгээд ер нь бол болох юм бол яаж мэдэгдвэ гэхээр энэ аккаунт руу ороод энэ тохиргоор ороод за тэгээ аккаунт security гэж ороод за би буруу орчлоо. Ийшээ орох юм байна. Энэ өөрийнхөө энэ нэрэн дээр ингэж дарж ороод тэгээд энэ my name card гэдэг дээр ингэж дараад үзэр. Энэ дээр дараад үзэхэд тухайн нөгөө нэг тантай найзуулах юм бүсэлтийн юм QR бас байдаг. Энэгээр бас төлбөр хүлээж авсан ч болдог. Тэгээд ер нь бол аккаунтаа би баталгаажуулж чадаагүй юу гэдгийг мэдэхэд бол ийшээ ороод харцдаг. Ийшээ ороод энэ real name гэдэг дээр unverified гэж байх юм бол энэ аккаунт баталгаажаагүй байна л гэсэн. Энэ дээр зүгээр л verified гэдэг шарангуйтай болсон байх юм бол таны аккаунт баталгаажсан байна. Одоо бол хэтвчээ цэнэглүүлээд энэ Alipay хятад явж байхдаа ч тэр зүгээр гар утаснаас аппликейшнуудаас төлбөр хүлээж авахдаа ч тэр ер нь бол аппликейшнуудаас одоо юу гэдэг төлбөрийн төлөөд бараадлаж авахдаа ч тэр ялгаагүй энийг ашиглаж боллоо гэсэн. За тэгээд ер нь бол карта олгож ашиглаж энэ аппликейшнийг болгох нь байна. Нөгөөтэйгөр гадав пассвортаараа баталгаажуулалт хийгээд тэгээд бас юу яж болох нэ. Ашиглаад явж болох нэ гэсэн үг. За Alipay дээр өөр нэмэлт асуулт ямар зүрийн байх юм бол 96 46 81 82 утас эсвэл зүгээр комент эсвэл манай Эрдэнэт Cargo гэсэн пэйжээр холбогдоод мэдээлэл авах боломжтой шүү.